За сайн байцгаана уу. Яг ингээ ганцаараа сууж ярьж влог хийгээгүй амар удсан байна. Тэгээд өнөөдөр би болохоор skin care гингээ өөрийнхөө Instagram дээр дагах дуртай одоо хаягнуудаас гоё хуваалцъя гэж бодсон. Тэгээд бас зарим хүнд бол гоё сонирхолтой гэж магадгүй. Ягаад гэх юм бол би ингээд юу яасан байхгүй юу? Instagram дээр өрн 1290 дүүн дагд юм билээ. Тэгээ яг уу нэг тал мал нь одоо бараг талаас их нь ингээд нэг юм таньдаг ч юм уу тийм юм хүмүүс байгаа штэ. Тэгэнгүүт яг тэр 1290 дүүн хүн дундаас ингээд дуртай яг одоо постын ингээд шинэ пост ингээд рил энэ хүлээдэг ингээд хаягуудаа би ингээд ялгасан баггүй юу. Тэгээд ингээд ялгаад харсан чинь минийх бүр ингээд амар төрөл хүмүүс илээ. Тэгээд сонирхолтой санагдчих магадгүй гэж би ингээд Twitter дээр бичсэн байгаа. Таад бас энэ дундаас ингээд нөгөө хаягнууд руу орж үзээд бас өөрийнхөө дуртай дагах дуртай шинэ хаягтай болж магадгүй гэж бодоод хийж гин. Миний ард болохоор Joy Sashi-гийн Ghibli-гийн бүх киноны дуунуудын оркестра тоглолт явж гин. За одоо тэгэхээр би шууд skincare-ээс эхлэе гэж бодож байна. За ямар ч тач сүүлдээ би энэ 100 эхэлснээс хойш хаашаа явлаа. Өмнө говь дунд говь руу явсан. Тэгээ өөр баг хөдөө яваагүй мэнэ. Би ингээд нэг ч удаа хөвсгөл явж үзег байхгүй. Тэгээд энэ жил өнө хөвсгөл явна гэж бодсон чинь явж чадаагүй. Одоохондоо чадаагүй байна. Тэгснээ би гэхдээ ээжтэйгээ хамт юу яасан? Байгаль нуур явчаад ирсэн 4 хоног. Тэгээд playtime явсан. Тэгээд сая нөгөө нэг солирын бороо харах гад Төв аймгийн Хустай нуур руу шүүн найзуудтай авчаад ирсэн. Нэг тийм л ийш явсан байна. Гэхдээ би энэ playtime-аар бүр амар боорлсон заяа. Бүр ингээ орон гарцсан байгаа. Энэ хардаа. Ийм орон гартлаа боорлсон учраас одоо жоохон нэг ийм цайруулах нөгөө нэг юм үйл ажиллагааг төлхөө нүүрэн дээрээ явуулж байгаа. Тэгээд манай нөгөө нэг Beauty Japan-аас сая нөгөө цайруулах багц гэж гаргасан хгүй 4 юм бүтээгдэхүүнтэй. Гэхдээ яг одоо л тэр багцын зарагдахгүй байгаа ч гэсэн зүгээр та энэ цайруулах багцаас нь багц дундаас ингээ өөртөө тохирох бүтээгдэхүүн бахан бол бас авч хэрэглэж болно. Би болохоор нөгөө 4 бүтээгдэхүүнийхаа 3-ыг байнга хэрэглэж байгаа. За тэгээд одоо нүрээ гуйжуулахаас эхлэе. Энэ болохоор витамин C VC exfoliating gel гинэ. Тэгээд энэ болохоор янз бүрийн нөгөө нэг витамин C тэгээд ийм мэдгүй миний ойлгохгүй юунууд байна. Ascorbyl, trisodium ascorbyl юу гинэ нэг иймэрхүү найрлагатай зөө. Тэгээд юутай өнгө оруулагч байхгүй, алкогол байхгүй, парабен байхгүй. Тэгээд ийм юуны нөгөө нэг яг ийм хөнгөн жимсний найрлагатай байна. Тэгээд ер нь бол нөгөө нэг нүрээ 7 хоногтоо нэгээс 2 удаа гойжуулчих хэрэгтэй. Нүур, бие, тэг хүзүү тохой юу гэдгийг. Тэдэрээга ер нь бол 7 хоногтоо нэгээс 2 удаа гойжуулчвал айгүй хөөрхөн гүн бохирдол цэвэрлэгддэг. Наарда ингэж гойж гарч ирдэг. Тэгээд миний нөгөө нэг юу яатсан гэсэн сүүлд нөгөө байгаль нуур явчаад ирсэн чинь миний хамарны үзүүрийн нөгөө нэг ингээд арьс хуулраад тэгээ бүр ингээ яг ингээд нөгөө арьснууд нөгөө үхээд нэг юм хуулраад үлдчихсэн шүү дээ. Яг тэрүүгээр ингээ үлдчихсэн. Тэгээ би нэг удаа гойжуулсан чинь шууд миний тэр арьснууд ингээд байхгүй болсон. Өмнөх тэр муухай арьснууд. Нардаа гоё. Тэгээ гойжуулаад массажлаад сайн ингээд үрээд өгөх хэрэгтэй. Бигнүүдтэй саяхан нэг уулзаж влог бичгээ гарсан. Тэгснээ шууд пи угаа явцсан. Нэг гадуур влог бичгээр жоохон хэцүү байд юм аа. Амар чимэм мэмэт болохоор. Тэг гэртээ суугаад влог бичих гэсэн чинь хоёлаа зөвөр сууж байхаар нэг пи уучих юм уу гэснэ. Гэртээ пи авчиж болох байсан шүү дээ. Тэгснэ хоёлаа шууд хоёлаа кам ороод нэг пи уучих. Тэгэл
Тэр влог жоохон хударсан. За би энийг угаачаад ирээ. Тэгээд яг нөгөө инстаграмуудаа ярьж эхлэе заяа. За би одоо тэгээд шууд эхнээс нь эхлээд яриад ярьчих заяа. Одоо ингээд эдитлэгтэй гол нь би ингээд нөгөө инстаграм нэр зарим зургийг нь оруулаад явчих болохоор. За хамгийн эхлээд энэ нөгөө нэг юу биш үү? За би ингээд нэгт хоёрт гэж дараалуулсан юм байхгүй. Зүгээр л нөгөө нэг дагдаг хүмүүсээ ингээд харж байхдаа нөгөө гарч ирсэн зүгээр дараалалаар нь бичсэн. Тэрнээс нэгт хоёрт гэсэн байхгүй. Бүгдээрээ л амар гоё хаягнууд болохоор. Тэгээд болохоор энэ Сюе Нини гэсэн юм нэг солонгос хоол хийдэг эмэгтэй байдаг. Тэгээ би болохоор ер нь бол юм нөгөө амар юм мэрэгжлийн өндөр түвшинд нэг амар лаг ингээд гадаад тоогооч нарын хоол хийдэг контент гэхээсээ илүү яг юм нөгөө гэрийн нөхцөлд юм гоё гэрийн хоол хийдэг хүмүүсийг амар үзэх дуртай. Тэгээд энэ хүн болохоор юу 3 эрэгтэй тэгээд сүүлд нэг эмэгтэй хүүхэдтэй болсон юм солонгос хосууд тахгүй юу. Тэгээд юм амар гоё юм ирүүл хоолнууд хийдэг. Тэгээд би тэндээс нь бас санаа авмаар санагдаад ер нь анх дагж байсан. Тэгээд анх нөгөө нэг юм жирэмсэн бахта хоол хийгээд тэр бичлэгийг би олж харж байсан хгүй. Тэгээд нөгөө юм жирэмсэн бахта ингээ хоол хийж байгааг хараад надад амар хөөрхөн санагдаад тэгээд сүүлд ингээ охин нь төрж мөрөөд тэгээд бас нэг амар үзэхэд урамтай юм гэх юм бол нөгөө юу яадаг хүүхдүүд нь амарсан хоол иддэг. Тэгээ нөгөө ямар ч юм ногоон моготой хоолээс ерөөсөө ингээ хоол ингээ голдоггүй, ялгадаггүй. Тэгээд амарсан хоол иддэг. Надад тэр нь ингээ үзэхэд амар хөөрхөн санагддаг болохоор би ингээ дагах дуртай. Тэгээ шинэ бичлэг орохоор нь бас ингээ орсомхыг хараад ингээ баярлдаг төрлийнх. Өөр хоол хийдэг гэх юм бол Монголоос Ингүүнс Home гэдэг. Тэгээд Ингүүнс Home дээр болохоор би анх нөгөө нэг юуг нь янз бүрийн десертнууд энэ төр хийж байгааг нь би харж байсан баха. Тэгээ бас гэртээ хоол хийдэг. Тэгээд надад тэр нөгөө нэг контент амар чанартай санагддаг. Тэгээд амар гоё юм цэвэрхэн, тэгээд эстетик нь амар гоё. Тэгээд яг нөгөө нэг юунууд нь амар амархнаар юмыг хийж харуулдаг надад амар таалагддаг. Тэгээд би энэ хүнийг бас дагах дуртай. Бас амар гоё гэрээ эзэгтэй гэж боддог. Тийм байна. За өөр хоол хийдэг хүн гэх юм бол шүү дээ дагах дуртай гэх юм бол энэ Бэр доогуур зураас бонг гэсэн юм солонгос эмэгтэй байгаа. Гэхдээ Монгол нөхөртэй. Тэгээд би болохоор Монгол хоолыг амар ингээд сэтгэлээсээ хийж байгааг нь хараад тэгээд нөхөртөө дандаа гоё ингээд Монгол хоол хийж өгч байгааг нь хараад амар хөөрхөн санагддаг. Тэгээд юу яадаг ингээд нөгөө Монгол хоолыг бүр ингээд амар амархан бас харагдуулж хийдэг гэх юм уу? Одоо нэг тийм дүгшөөхгүйгээр амар гоё юм хийдэг. Тэгээд амар гоё хөдөлмөрч санагддаг болохоор би бас энэ эмэгтэйг дагах дуртай. Амар хөөрхөн бас ярьд юм билээ. Солонгос заримдаа ингээ Монгол үгнүүд хэлж байгааг нь сонсгоод амар хөөрхөн санагддаг. Нэг тийм байна. За одоо хэдүүлээ маска тавьцгаая. Одоо цайрахтаа ашиглаж байгаа дараагийн бүтээгдэхүүн бол энэ Botanical Estate гэдэг энэ витамин Cтэй маск. Тэгээд энэ болохоор одоо юм айгүй олон төрлийн юм ногоон жимс ургамал агуулсан. Тэгээд юм 10 ширхттэй маск байгаа. Энэ маскны бас нэг амар юм нь ер нь бол ингээд энэ тэнд явж байхдаа тавихад айгүй зүгээр. Ягаад гэх юм бол энийг 1 минут тавихад хангалттай. Тийм маск байгаа. Тэр нь бол гэртээ тавих бол тэгэл хөргөчөндөө хийгээл гоё хүйтэн нөхцөлд байлгаж агаад. Ер нь бол нэг иймэрхүү олон ширхттэй маскыг хөргөчөндөө хадгалах айгүй зүгээр байдаг. Гоё сэрүүхэн. Тэгээ би энэ маскыг одоо нэг минут гаруй тавиад тэгээд дараагийнхаа юмыг хэрэглэнэ. Тэгээ ер нь одоо нөгөө нэг витамин Cтэй юмнууд дандаа хэрэглээд байгааг анзаарч байгаа бол витамин C чинь цайруулна. Гэхдээ бас хуурай суулгах гэдэг талтай болохоор араас нь маш сайн цэгшил өгөх юмнууд хэрэглэж явах хэрэгтэй. Йоо. Уг нь бол яг нөгөө ингээд нүдээ хаах хэрэгтэй л доо. Гэхдээ би одоо юм харах учраас ингээд нүдээ нийтий. Уг нь ингээд нүдээ ханаад гоо ингээд нүдээ хаагаад ингээд дээш хараад хэвтүүл бас зүгээр. Надад жоохон томдоод идэв юм аа. Манай 10 мию Тара 3 амар нам гүн байх унтчих шиг байна. Энэ 3 явах дээ тэгэл байж л байгаа. Идэл, унтаал, багаал. Тэгсэн мөрслөө би гэрт нь гойж амьдарч байгаа юм шиг л байдаг шүү дээ. За одоо маска тавиад маска хүлээж явах зураа дараагийнхаа хүнийг ярьцгаая.
Bretman Rock гэж бичсэн байна. Bretman Rock ч угаасаа л амар алдартай шүү дээ. Бүр одоо ингээд бүр дэлхийн хэмжээнийх болсон. Бүр ингээд намайг ч бүр баг Японд байхад л нэг юм дөнгөж ингээд гарч иржсэн. Тэгээд ер нь бол амар алдартай гей инфлюенсеруудын нэг шүү дээ. Тэгээд би болохоор ингээд түүний мейкапын дуртай. Тэгээ миний хамгийн ингээд нөгөө үзэх дуртай бичлэгнүүд дундаас хамгийн үзэх дуртай юм бол нөгөө гэртээ амар олон төрлийн амьтантай нөгөө нэг дахиа нохоо тэгээ юу гэдэг ингээд тэр амьтдуудтай хийдэг бичлэгэнд нь би амар дуртай. Тэгээд ингээд гэрийнхэнтэйгээ гэр бүлтэйгээс амар гоё ингээд дүүнер мөнөртэйгээ амар гоё хөрхөн бичлэгнүүд хийдэг нь надаас амар таалагддаг болохоор би нэг юм алцгаар юуг ингээд харж ингээд амар гоё юу авдаг юм урам авдаг гэх юм уу. Заримдаа манай Беллатай адилхан санагдаад байдаг болохоор бас үзэх дуртай. За дараагийнх нь болохоор North Valley Group гэсэн байна. Энэ болохоор нэг юм юу аав тэгээд нэг юм 3 эрэгтэй хүүхэдтэй юм гэр бүлээрээ бичлэг хийдэг юу байхгүй хайг байхгүй. Тэгээд ер нь бол нэг юм яг юм энгийн нөгөө нэг нормал гэр бүлүүдэд тохиолддог юм хүүхэдтэй айлуудад тохиолддог нэг юм зүйлүүдийг амар хөгжилтэйгээр харуулдаг. Тэгээд нэг юм том хүү, дунд хүү, баг хүү гэдэг ингээд 3 хүүхдүүд ингээд амар том болсон мөрчлөө нэг юм яг нэг бага насны айлын хүүхдүүдтэй айлд тохиолддог юмнуудыг амар хөгжилтэйгээр харуулдаг. Тэгээд нөгөө аавынхын царайных нь реакшн энэ төр амар гоё болохоор ер нь бичлэгнүүдэд нас амар дуртай. Бүр ингээд бас хүлээж шинэ бичлэг орохыг нь хүлээдэг гэх юм уу. Дараад нь болохоор би Primal Zig Canyon Zig Mongolia гэдэг ийм хайг байгаа. Би болохоор энийг энэ болохоор нэг юм нохоо сургалтын газар заяа. Тэгээд ингээд нохоонуудыг ингээд бас амар хөрхөн сургадаг юм нөгөө комменттэй болгодог. Тэгээд бичлэгнүүд нас амар хөөрхөн. Тэгээд Монголд бас юм хөөрхөн газар байгаад нь баярлалдаг. Тэгээд ер нь юм амьтан тайртай хүмүүсийн ер нь хаягийг дагахаар амар гоё дээ штэ. Их тийм байна. Тэгээд та бас хэрвээ нохоотой хүмүүс ахын бол энэ хаягийг ер нь бол даах хэрэгтэй гэж би бодож байна. Зөндөө олон хэрэгтэй мэдээллүүд гарч ирэх байх. За тэгээд дараагийнх нь болохоор бас Монгол хаяг заяа. Miss K Mongolia гэсэн. Энэ болохоор нөгөө нэг Няраа хүүхдийн гэрэл зургийн студ шүү дээ. Тэгээд би сүүл зур студ дээр нэг өөр нэг ажиллаар нэг хальт очиход надад бүр амар хөөрхөн болсон. Тэр нөгөө нэг яг тэр нөгөө зураг авалтандаа зориулаад ингээд хувц янз бүрийн нөгөө деталуудаа ингээд амар гоё ингээд наривчлаад бэлтцэн. Тэгээд нөгөө бичлэгнүүд дээр нь гардаг шүү дээ. Нөгөө Няраа хүүхдүүдтэйгээ тэр нөгөө зурагчингууд маань амар гоё харьцдаг. Тэгээд би тэр бичлэгнүүдийг бас үзэж нөгөө ингээд хайр хүрдэг юм уу. Би өөрөө нөгөө хүүхдэд амар хайртай болохоор ер нь юм хүүхдтэй холбоотой бас хаягуудтай амар дуртай юм байна лээ. За одоо маск авч. Йоо. Ингээл сайхан. За одоо жоохон маска шингээгээд маск мэ шингэснийхаа дараа юу яана? Серум түрхэн. Бүр ингээ энд тэндээ орччихээ. Гэхдээ одоо яах вэ? RuPaul's Drag Race тэгээ RuPaul гэсэн байна. RuPaul's Drag Race ч угаасаа ингээ дэлхийн хамгийн том drag show нийт тэмцээн. Тэгээд манай RuPaul ихчийн одоо нэрэмжит амар олон жил үргэлжилж байгаа шоу. Би бүр season 1-ээс нь эхэлж үзээд тэгээ сүүлийн 2 3 season-ыг үзэг байгаа. Тэгээд ер нь бол би өөрөө drag show-нд дуртай, drag урлагт дуртай. Тэгээд ер нь бол юм drag queen-уудын makeup-тэй ингээд хувцлалт тэднэрт нь амар дуртай. Тэгээд нэг боломж гарвал би өөрөө нэг амар гоё drag queen болохыг хүсдэг. Нэг тийм нууцхан бас мөрөөдөл байдаг. Тэгвэл би ингээ нөгөө нэг RuPaul's Drag Race гэсэн Instagram дээрээс нь болохоор одоо тэр шоутай холбоотой юм, тэмцээнтэй холбоотой юм мэдээллүүдийг аваад одоо миний дэмждэг зөндөө олон queen-үүд байдаг болохоор тэд нар маань яаж ийн хийж ийн гэд нэг дор ер нь бол тэндээс мэдээллүүд авдаг болохоор дагах дуртай. За тэгээд RuPaul ихтэй өөрийнх нь хувийн Instagram хаягийг бас дагах дуртай. Ягаад гэвэл амар тийм тэн дээр тэр өөр хаягн дээр бүр яг өөрийнхоороо байдаг хгүй ингээд ямар ч юм нөгөө одоо хувирах шаардлагагүй яг юм өөрийнх нь нөгөө хошин шогийн мэдрэмж нь гарч ирээ. Тэгээд амар хөрхөн рилүүд хийдэг болохоор би зүгээр үзэх амар дуртай. Дараагийнх нь болохоор Tokyo Dogur Zura Sims гэсэн хаяг байгаа. Энэ нь болохоор угаасаа хоёр хөтлөгч нь амар царайлаг хоёр залуу байгаа. Нэг юм Cole гэдэг хөтлөгч нэг юм эрлэт залуу гэдэг. Тэгээ угаасаа ингээд сая өмнө жилээс хойш бүр гинт амар viral болоод тэгээд амар олон хүн крашлдаг болсон байна лээ. Тэгээд би зүгээр эхэндээ тэр залууг нь харах гэж дагж ирсэн. Тэгээд сүүл рүүгээд хитрхийн нөгөө олон хүн тэр залууг мэдчихэнгүүт амар тэнэг санагдаад тэр залууг нь крашлах болонгуудаа зөвхөн тэр нөгөө
Токиогийн гудамжинд одоо ингээд шүн ингээд явж байгаа хүмүүсээс яриа авдаг байхгүй. Тэгээд тэр ярианууд асуултууд нь амар сонирхолтой хөөрхөн санагддаг болохоор сүүлдээ тэр яриагийн сонсох гэж энэ хаягийг дагдаг болсон. Тэгээд та бас ороод үзээрэй, нөгөө англи сабтай болохоор ойлгогдоно. За тэгээд дараагийнх нь болохоор Maison Margiela гэсэн юм байна. Maison Margiela гэдэг брэнд идэв шүү дээ. Би өөр нь бол нэг брендийн юм өмсөж зүүдгүү, угаасаа надад нэг тийм боломж бололцооч байдгүй. Гэхдээ би нэг тийм Maison Margiela гэдэг брендийг яагаад авах дуртай вэ гэхээр би нөгөө 2020 оных нь Summer Spring нөгөө коллекцийн загварын шоуг YouTube-ээс үзчихээд тэгээ яг тэр шоун дээр нь ингээд өмсөн хувцснууд ингээд нөгөө хийсэн хувцснууд нь бүр амар гоё эсэ яг юм 1940-50-аад оны юм загвартай тэгсэн мөртлөө амар гоё нэг тийм дончтой. Тэгээ би яг тэр загварын шоунаас нь зөндөө олон гоё бас модельүүд харчаад тэгээд зөндөө олон краштай болж исэн байхгүй. Тэгээд тэрнээс хойшоо ер нь Maison Margiela-гийн бүх ингээд загварын шоугийн дуур хүлээж үздэг болсон. Тэгээд тийм болохоор Instagram дээр дагаж нөгөө шинэ юунуудын гоё хувцсныхын загваруудыг зүгээр харж ингэж нөгөө шүлхээ гойжуулдаг. Тэгээ нэг л өдөр нэг ямар нэг юм авна гэж мөрөөддөг болохоор бас манифест хийх зорилгоор Instagram дээр дагдаг. Тийм байна. За одоо маск маань шингэсэн болохоор би витамин С-тэй юм серум жел түрхэж чинь. Энэ болохоор дотроо юм нөгөө нэг ампулнууд нь ингээ бийддэг. Би энийхээ нөгөө түрхдэг бигноттой бичлэг хийж байгаа түрхдэг стикийн унгац юм шиг байна. Энэ хард одоо ийм та бүр яаж чадах гэж байгаа юм. Энэ ингээд дотроо энэ нөгөө витамин С-тэй юм бөмбөлөг шиг жижиг ампулнууд нь ингээд байж байгаа. Тэг ингээд түрхэнгөт ингээд мэдрэгдэнэ. Тэгсэн мөртлөө ингээ арьсанд амар гоё уусаад шингэчихнэ. Тэг ингээд түрхэхэд бүр амар гоё. Би ер нь энэ цариулах бүтээгдэхүүнүүд дундаас надад хамгийн таалагдчихж байгаа нэг амар гоё зөөлхөн үнэртэй. Тэгчээд би төгсгөлд нь энийг түрхээд тэгээд бас нэлээд шингээн. Тэгээд шингээснийхаа дараа юу ячи. Би зөвхөн өөрийнхөө нөгөө нэг бусад үед хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдээ хальт бас ярьж өгнө. Хэрэгтэй хүн байж магадгүй. Амар гоё гасти. За одоо serum gel шингээж хооронд дараагийнхаа хаягийг ярий. За дараагийнх нь болохоор миний бүр амар даах дуртай хаяг заяа. Morgan Presley XO гэсэн. Тэгээ би энэ хүүнийг эмэгтэйг болохоор юу яажсэн. Бараг 5-6 жилийн өмнө карантинаар TikTok дээрээс олдсон баггүй. Тэгээд ийм нөгөө нэг амар их тийм хит хичээсэн биш. Тэгээд нэг юм эмэгтэй хүн заавал ийм байх ёстой гэдгийг одоо эвдсэн нэг тийм амар гоё өөрийнхоороо байдаг эмэгтэй. Тэгээ надад тэр нь амар таалагддаг. Тэгээд ингээд хувцлалтаач тэр ингээд үсээ заслалтаач тэр мейкапаач тэр яг өөрийнхоороо хийдэг. Тэгээд ингээд найз залуутаагаас амар удаж байгаа байхгүй. Тэгээд би амар их тэгээд гэж хэлээд нөгөө хүнд загнуулсан болохоор жоохон ягаад вэ? Тэгээд сүүл дэжтэй найз залуутаагаа хамт ингээ нүүж мүгээ шинэ байрлалгаа орж мороод тэгээд би ер нь бол ингээ амьдралынх нь баг ингээ сүүлийн 5 жилийн үйл явдлыг ингээ дагаж ингэж харж байгаа. Тэгээ хийдэг бичлэгнүүд нь амар дуртай. Тэгээд энэ хоёр сүүл хүүхэдтэй болсон чинь би бүр дагаж баярлаад. Тэгээ одоо ингэж нөхөртөөгөө хамт амар хөөрхөн нэг тийм жирэмсэн байхдаа ингэж жирэмсний хордлого уух үед яадаг баймаадаг вэ гээл. Тэгээл ингэж гэрээ яаж тогтцуулах вэ? Хүүхдээ өрөөгөө яах вэ гээл. Ер нь л нэг тийм зүгээр ингээ харахад л нэг юм даах дуртай хүмүүс эдэн штэ. Тийм төрлийн миний даах дуртай хүн байгаа. За дараагийнх нь болохоор энэ амар нийттэй даа. Дараагийнх нь болохоор энэ хоёр нэг юм би ингээд жоохон амар эвгүй сонсогдчихэж магадгүй би зүгээр юм Японы юм цэцэрлэг юм баг сургууль нэг тиймэрхүү хаягнуудыг даах дуртайхгүй зүгээр ингээд хүүхдүүд нь бүр амар хөөрхөн байдаг болохоор тэгээд би угаасаа цэцэрлэгийн багш болохыг бас мөрөөддөг байсан болохоор ийм одоо нөгөө Японд чинь ийм цэцэрлэг одоо ийм бага насны хүүхдүүдийн одоо юм өдөр өндөрлөх энэ төр тийм Instagram хаягуудтай болсон. Тэгээ Instagram дээр одоо хүүхдүүдийг яаж өдрийн цагаар тийм ингээ activity хийлгэж гин тэгээд ингээд амар гоё хүүхдүүдийг одоо тэр өөрсдөө цэцэрлэгүүдийн ингээ онцлогийг гаргаж ингэж нөгөө бичлэгнүүд хийдэг болохоор тэднийг үзэж бүр ингэж нөгөө хайр хүрдэг гэх юм уу. Тэгээ угаасаа
Японы нөгөө нэг хүүхд хүмүүжүүлэх тэр нөгөө нэг арга ухаан амар гоё сонирхолтой байж чаддаг, шинэлэг байдаг болохоор тэндээс бас ер нь сурах юмнууд их байдаг. Ирээдүйд одоо хүүхдтэй болох юм чинь. Тэгээд одоо энэ хоёр хаяг болохоор Рамидори Кумада Гакуэн гэж байгаа. Байшил гэх юм одоо монголоор тэгж хэлэх байх. Бүр юм 1 2 моёр нэгээс доош 2-оос доош настай юм жоохон хүүхдүүдийн одоо юм цэцэрлэгийн хаяг байхгүй. Тэгээд энэ дээр бүр амар хөөрхөн ингээд дөнгөж ингээ мөлхөд сурж мурж байгаа, алхаж сурж байгаа ингээ хүүхдүүдийн юмнууд байдаг ингээд цэцэрлэгийн талаар одоо цэцэрлэгийн хаяг гэх юм уу. Тэгээд тэн дээр ингээ багш нар нь хүүхдүүдийг ингээ яаж одоо хүмүүжүүлж байгаа, хүүхдүүдтэй яаж харилцааг нь харахаар амар хөөрхөн байдаг. Дараагийнх нь болохоор Минорино Сато Хойкуэн гэж байгаа. Энэ болохоор бас юу ер нь нэг иймэрхүү бага насны хүүхдтэй хүмүүс ахын бол таад заавал энэ хаягнуудыг дагаараа за амар хөөрхөн. Тэгээ Монголд бас нэг иймэрхүү гоё цэцэрлэгнүүд уг нь байдаг бол гоё юм да гэж би бодож байсан байхгүй. Тэгээд ингээд энэ Минорино Сато гэдэг цэцэрлэг болохоор юм байгальтай амар ойрхон байдаг. Тэгээд юм хүүхдүүдийг өдрийн цагаар ингээд байгальд ингээд айгуу гоё ингээд гол ус модтой ойрхон тийм ой модтой ойрхон тийм илэс мэлс шороогоор тоглуулад амар гоё тийм байгальтай ойрхон байлгадаг надад ингээд үзэхэд амар хөөрхөн байдаг. Тэгээ хүүхдүүд юусэн ингээд тэрэндээ төвөгшөөхгүй ингээд багш нартайгаа амар гоё ингээд шин зүйлсийг ингээд сурахыг нь харах надад амар хөөрхөн байдаг. Тийм байна. За дараагийнх нь дахиад Япон хаяг заяа. Энэ болохоор Юсада 36-аас фильм гэсэн байгаа. Энэ болохоор юм гудамжинд явж байгаа хүмүүст ингээд энэ залуу камера өгөөд тэгээд энэ камер дээр ингээд нэг хугацаатай өөрсдийнхөө ингээд зурагнуудыг ингээд аваад тэгээ буцаагаад ингээд тэр залууд камерыг өгөнгөө тэр залуу ингээд эдит хийдэг байхгүй. Тэгтээ бас зүгээр ч нэг эдит хийдэг одоо тэр хүмүүсийн одоо ихэвчлэн дандаа хосууд байдгийн гэр бүлүүд тэгэнгүүт ингээд хоорондоо танилцсан түүх ингээд би нэгээ юу гэж боддог тий ингээд ер нь ингээд амар гоё хайрын түүхүүдийн нөгөө нэг авсан зурагнуудтай хамт ингээд эдитлээд тэгээ рил болгоод ингээд хийдэг байхгүй. Тэгээ бас англи сабтайтл байгаа болохоор та энийг бүр заавал орж үзээрэй. За би бол нэг рилүүдийг харахаар ингээд нулимс ямар ч цэцгэлгэндэг тэгээ амар гоё эдитлдэг болохоор би бас амар үзэх дуртай. Одоо миний ер нь бол арьсаа цайруулах скин кер маань дууссан. Би зөвөр өөрийнхөө хэрэгэлдэг цайруулахаас бусад үед хэрэгэлдэг нэг 2 бүтээгдэхүүн бас таад хэлж өгье. Би болохоор энгийн үед биш тий ер нь нэг тос түрхтгөө байсан. Тэгэд ингээ зөвхөн эссенц лошноо түрхээд нүрээ угаагаад яваадсан чинь үнэхээр болдгүй юм бэлээ. Тос чинь угаасаа шал өөр юм байна лээ шүү дээ. Тэгээ би ингээд одоо энэ зургийн хавраас эхлээд би айгүйх сайн тос түрхэж ингээд сурсан байхгүй. Гэхдээ тэрний хажуугаар бас эссенц түрхэх хэрэгтэй гэж бодсон. Яг тийм бол одоо ингээд 30 хүрж байгаа болохоор би ингээд өөрийн мэдлгүүл ингээд зарим хэсгүүдээр ингээд унжаалт явагдчих мөн. Даад тийм ингээд юм нарийн хөвчлээ гарах гэдэг болохоор тэр бүхэн дээр тийм болохоор бас эссенц хэрэгтэй юм байл шүү дээ. Тэгэд би бол миний сонгосон эссенц болохоор Exosome гэдэг энэ брендing энэ unlabel-ийн unlabel гэдэг брендing Exosome гэдэг энэ юу байхгүй. Эссенц ахгүй энэ одоо баг ингээд талдаа ороод дуусж гин. Би нэг ч баг хэдэн сарч хэрэгэл даа. Тэгээд энэ эссенц болохоор арьсыг чангалаад ингээд дээш нь өргөдөг. Ингээд тогтмол хэрэглэнгүүчүүд ингээд мэдрэгддээ лээ. Тэгээ энийг болохоор би бас аль болох өдөр болгон скин кэрийнхаа араас хэрэглэхийг хичээдэг. Тэгээд би нөгөө олон төрлийн юм тос түрхэх дургу олон юм ингээд тос чинь нөгөө нэг юм бас зунгаарлалцсан мэдрэмж өгöd идэв штэ. Тийм тосонд жоохон дургу. Гэхдээ ер нь ихэнх Япон тоснууд зунгаарлалцсан мэдрэмж өгдөг болохоор амар гоё идэг. Тэгээд одоо болохоор зүгээр энэ all in one gel гэдэг ер нь бол одоо нэг юм коммны оронд тэг ингээд олон дараалтай коммны оронд ингээд хэрэглэхэд айгу тохиромжтой ингээд all in one гэхээр угаасаа ганцхан тосыг түрхчүүл бас айгу болно гэсэн үг. Одоо олон юм хэрэглэхгүйгээр. Тэгээ энийг болохоор өглөө өдөр арай аль ч үед түрхэхэд болно. Мейкапын өмнө эсвэл мейкап арилгасны дараах скин кэр дээр. Тэгээ энэ бас ингээд тос түрхсэн шиг мэдрэмж өгөхгүй. Ингээд амар гоё тунгалаг. Яагаад гэвэл гелийн хэлбэртэй болохоор ингээл арьсанд гоё шингэчихдэг. Тэгээ нэг ийм тос одоо түрхээ энэ бас одоо дуусж байна. Би ер нь өмнө нь юмыг ингэж дуустал нь хэрглэж чаддгүй байсан. Ингээд талаас нь хайчаад шантарчдаг төрлийнх байсан чинь жоох ингээ 30 мөч төхөөд дан ганц санхуга бариад эхэлсэн чи сүүлийн хэдэн жил аягүй сайн энэ юм хумаа дуустал нь хэрглэж сурж байгаа. Өмнө нь болохоор ээжийн юм хумыг хэрэглээд ингээд жоохон юм ханга ханддаг байсан болохоор одоо л яг өөрийнхөө мөнгөөр зарим авсан юмнуудаа
өөрөө амар сайн хэрэглэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Зя. Ингээд сайхан араас нь чигшүүлэх үйлчлэгээтэй баахан витамин С-тэй юм хэрэглэсэн болохоор нэмэлтээр чигшүүлэх үйлчлэгээтэй тосоо дүрхчлээ. За дараагийнхаа хаягийг ярьцгаая. Дараагийнх нь болохоор Yogos цэг 252 гэсэн. Би зүгээр л юм хаяа ийм тарих ажилламааргүй санагц үедээ энэ гурван бичлэгийг үздэг юм уу. Тэгээд энэ гурав зүгээр амар гурван тэнэг хүн байхгүй амар ийм инээдтэй. Тэгээд гуруула маск зүүж би нэг ингээд чадаад ингээд шоколад тэгээд ингээд одоо шийтгэлтэй тоглоом тоглодог. Би өөрөө жоох юм найзууд мэдүүдтэй байхдаа юм янз бүрийн юм тоглоом тоглож нөгөө юм ер нь жоохон юм сахилгууд дуртай төрлийн болохоор надад энэ гурван яг нөгөө Dumb гэдэг кинод штэ Jim Carrey яг тэрэн шиг нэг тиймэрхүү гурван тэнэг хүн нийлцсэн юм шиг надад санагддаг. Тэгээд царайгаа ерөөсөө ил гаргадгүй. Тэгээд юм өмссөн баг маг амар инээдтэй. Тэгээд зөвхөн юм тэнэг бичлэг үзмээр санагдвал бас энэ хаяг руу орж үзээрэй гэж зүгээр санал болгоё. За дараагийнх нь болохоор Retro Japan гэсэн байгаа. Энэ нь болохоор анимд дуртай. Би бас аним үзээд одоо бараг 10 хэдэн жил болж байна. Тэгээд ойртоо яг өмнөшгөө үзгүй байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд бол айгүй цаг гаргаж үзэж байгаа. Тэгээд энэ дээр болохоор Retro Japan дээр болохоор юм анимуудын амар гой юм iconic хэсгүүдийг ингээд зарим хэсгийг мем болгоо, зарим яг нөгөө нэг iconic хэсгүүдийн reel болгож оруулдаг болохоор нэрээ тэг гэдэг ингээд нөгөө үзэн анимныхаа гой хэсгийг ингэж дахиж үзэхээр гоё идэг болохоор энэ хаягийг даах дуртай байдаг. Одоо ингээд амар Япон юмнууд болоод эхэлж байна. Дараагийнх нь болохоор World of Extra гэнэ. Энэ хоёр болохоор юу? Японд амьдардаг хоёр юм Филиппин илүү хаанах юм болоо. Ямар ч тач нэг юм Азийн орны юм ирлиз хоёр ах トゥ хоёр байгаа. Тэгээд хоёлаа гей. Тэгээд ээж мэйжтэйгээ хамт ингээд контент хийдэг. Надад болохоор нөгөө нэг юу нь хамгийн их таалагдаад дагсан бэ гэхээр энэ хоёр ингээд Японд одоо зарагддаг ингээд янз бүрийн идэх юмнуудыг туршиж үзээд тэгээд ингээд реакшн хийдэг байхгүй. Тэгээд бичлэгнийх нь эдитнүүд надад амар таалагддаг. Амар мэдрэмжтэй санагддаг. Тэгээд хоёлаа амар юм бас юм Bretman шиг vibe өгдөг нэг тийм алцгаар нэг тийм юм амар гоё дива. Тэгээд мейкап бас амар гоё хийдэг. Тэгээд амар лаг бүжгэлдэг. Ер нь би энэ хоёрын яг тэрний гоё юунд нь амар дуртай юм эрч хүчтэй байдалд нь дуртай. Нэг тийм байна. Тэгээд бас Японд байдаг болохоор угаасаа юмнуудын үзэхээр гоё Японд байгаа юм шиг санагдаад амар гоё идэг. Дараагийнх нь болохоор Монга 59 гэсэн байна. Ингээд 5 ширхэг муутай заяа. Тэгээд энэ болохоор артист зураач. Тэгээд ингээд юу яадаг? Ghibli-гийн анимашнууд байгаа шүү дээ. Одоо энэ Ghibli-гийн одоо Totoro, Ponyo, Kiki тэ ингээд энэ анимашнуудын ингээд сценүүд дээр одоо дөрүүдийг ингээд юм нэг өөрийнхөө царайг болгож зурдаг байхгүй. Тэгээд тэр нь амар инээдтэй дээ. Яаж яах нэг юм өөрийнхөө царай ч юм уу мэдгүй ямар ч тааш яг тэр өөрийнхөө бүтээсэн тэр дүрэг тэр нөө Ghibli-гийн аниме сцен донд оруулж зурдаг. Тэр нэг юм бондгор тэг нэг юм гахаа шиг амартай нэг юм бүдүүн юм дүрүүдэг байхгүй. Тэгээд тэрийг Ghibli-гийн нөгөө сценд оруулаад зурсныг харахаар надад амар игдүүтэй санагдаа. Тэгээд би тэр артуудыг ингэж харж харах амар дуртай. Нэг юм cute даах дуртай нэг юм cute хаягнууд байдаг шүү дээ. Тэдний нэг нь баггүй. За тэгээд дараагийнх нь болохоор Crazy Aunt Ian гинэ. Энэ болохоор нөгөө нэг юм эмээ би бас TikTok-оос олд ирсэн гэрийнхаа нөгөө нэг юм плетик энтер дээр ингээд DJ тоглож байгаа юм шиг ингээд сет тавиа. Тэгээд ингээд lip sync хийдэг нэг тийм эмээ байгаа. Тэгээд нөхөртөөгөө бас нөхөр өвөөтэйгээ хамт бас ингээд хөөрхөн рилнүүд хийдэг. Надад зөв энэ эмээг үзэхээр бас амар гоё юм нэг тийм гоё эерэг мэдрэмж төрдөг болохоор би ингээд үзэх дуртай. Тэгээд амар мэдрэмжтэй санагддаг ингээд дуу мууныхаа юун дээр ингээ гар мараа хөдлөөд липсинг хийхдээ амар сайн. Тэгээд зүгээр л надад амар хөөрхөн санагддаг болохоор би даагдаг. За тэгээд дараагийнх нь болохоор миний хамгийн даах дуртай ингээ муурны хаяг заяа. Guangdang 005 гэсэн. Энэ болохоор юм хятад муур ахгүй юу? Тэгээд юм хятадд амьдардаг муур. Тэгээд амар инэттэй мэгдүүтэй царайтай. Тэгээд нөгөө мяавлахаараа нэг юм амар хөөрхөн мяавладаг. Тэгээд тэр нэг бичлэг нь амар вайрал болоод тэгээд би Instagram дээр дагчихсан. Дуусаа ингээд бүх бичлэгийг үзэхээр бүр ингээд ямар хөөрхөн юм бэ гэж боддог заяа. Нэг тийм төрлийн муур. За тэгээд дараагийнх нь болохоор миний даах дуртай Монгол ихч байгаа. Тэр намайг бас даагдаг. Тэгээд Одон Чимэг цэг даваад орж гээд амар гоё артист хүн. Тэгээд би ингээд түүний нүүрэн дан дуртай амар гоё сэвхтэй. Тэгээд ингээд
Би бас амар удаан дагж энэ хүнийг. Тэгээд бас ингээд юу яадаг. Ер нь л ингээд амар үзэсгэлэнтэй гадаадд байдаг артист хүн. Тэгээд би ингээд хийсэн артуудын зургуудыг харах дуртай, өөрийнх нь зургуудыг харах дуртай. Тэгэл ер нь зүгээр нэг юм дотроо ингээд нэг юм крашилж авдаг нэг тийм хүмүүс байдаг та эрэгтэй эмэгтэй хамаагүй нэг тийм монгол хүмүүсийн маань нэг баггүй. Тэгээ би зүгээр дах дуртай таад бас гоё орж хараарай. За дараагийнх нь болохоор We Love You. Дагвар дураас V, дагвар дураас Love, дагвар дураас You гэдэг хаяг байгаа. Энэ болохоор юм хоёр амар хөөрхөн амар positive content хийдэг хоёр залуу байгаа. Ингээд яг хүнд хэрэгтэй байгаа мессежнүүдийг амар гоё энгийнээр ингээ хоорондоо ярьж байгаа юм шиг ингээд хоорондоо монолог уншиж байгаа юм шиг ингэж ярьдаг. Тэгээд edit нь амар гоё. Бичлэгнийх нь edit нь амар гоё. Тэгээд хүргэж байгаа мессежүүд нь амар гоё. Би ер нь юм positive хаягууд даах дуртай болоод удаж гин. Тэгээд энэ хоёрыг бас орж заавал үзээрэй гэж би бол санал болгоно. Би нөгөө нэг сая гарах ажилтай байсан чинь ажил маань хойшлогдсон болохоор би гарахаа болчлоо. Тийм болохоор би нүрээ бодох шаардлага болсон. Гэхдээ угаасаа нөгөө нэг би нөгөө бодолтынхаа бичлэгнүүдийг хийдэж штэ өдөр тутмынхаа ер нь бол нэг тиймэрхүү яг хിവэрэл хий. За тэгээд угаасаа өөр онцолж миний хэлэх юм гэх юм бол нарны тосоо заавал түрхэж байгаараа би одоо энэ нарны энэ unlabel-ийн нарны стикийг хэрэглээд амар удаж байгаа мөртлөө энэ бүр ингээд амар удаа хэрэглэгддэг. Ингээ байгаа л байгаа. Тэгээд юм гоё мат болгочдог. Ер нь нүрээ буцсан будаагүй ингээ бүх үед нарны тосоо түрхэж байгаа. Тос биш юм стик болохоор ер нь амар цэвэрхэн. Тэгээд авч явахад амар цэвэрхэн. За тэгээд мейкап хийснийхаа дараа болохоор юм adjusting нарны хамгаалттай юм спрей давхар дээрээс нь цацчихад бас гимгүү. Мейкап хийдгүү бол арай нэг өөр төрлийн одоо мистнүүд байгаа нарны хамгаалттай. Тэднээс бас авч хэрэглэж болно. Гэхдээ мейкапын яг төгжигч гэдэг маягаар яг юм давхар нарны хамгаалттайг ингээд цацчихаар амар санагдсан. Тэгээ угаасаа мейкапын бүтээгдэхүүнүүд бол бас л нөгөө миний хэрэгэлдэг Beauty Japan-д зарагддаг Chifuri-гийн бүтээгдэхүүнүүдийг би хэрэглэсээр л байгаа. Ер нь ингээд миний бүх ингээд skincare makeup бол ингээд Япон бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд тийм байна. За тэгээд одоо би ингээд skincare хийх учраас үлдсэн хаягнуудаа яриад тэгээд энэ влог маань дуусчих. Бүр ингээд боцноос амар удаан болдго юм байна. Тэгээ одоо би ингээд дуустаад гэрээ зэрлэх хэвээр юу аярда бүр гэрээ зэрлэг амар удажин баг хааруу миний өмнөөс баг уурлаад ах шиг байна. За дараагийн хаяг вэштэй те Japan Studio 2023 гэж байгаа. Энэ гэхдээ Japan гэдгээ JPN гэж бичсэн. Тэгээ энэ дээр болохоор Японы одоо бүх урлагийн одоо нөгөө нэг артист одоо ингээд зураач мураачтай ингээд тиймэрхүү гоё ингээд Японы урлагийг ингээд амар гоёор харуулсан юм хаяг байхгүй. Тэгээд ийм одоо жишээлбэл ингээд Япон маягийн нэг юм уран зурган дээр ингээд үүл мүйл одоо тэр нөгөө ус мус нь ингээ өөр идэв шүү дээ. Манай Монгол ч гэсэн Монгол үүлнүүд чал өөр идэг. Монгол уул хээнүүд чал өөр идэг. Тэрнтэй адилхан одоо тийм Японы тийм анх тэр тим хээг ингээд зохиосон хүн, тим зурагны одоо стилийг зохиосон хүн гэдэг юм уу. Тиймэрхүү хүмүүсийнх нь мэдээлэл нь гараад тэгээд артууд нь гардаг болохоор надад зүгээр үзэхэд амар гоё идэг. Би өөрөө тэгтээ зураач биш л дээ. Тэгтэл зүгээр харах дуртай. Дараагийнх нь болохоор Dolic Art гэдэг надад нэг юм амар бүтээлч санагддаг хүн гэх юм бол надад энэ байна. Тэгээд энэ хүний хийдэг нөгөө нэг юм маскнуудад нь би амар дуртай. Нэг юм чөтгөрийн маскнууд хийдэг. Тэгээд ингээд бичлэгээ бас хийж өнгө айст нь би амар дуртай. Тэгээд хэрвээ боломж гарвал би тэр юм эвэртэй нэг юм чөтгөрийн маскнаас нь бас авахыг хүсдэг. Тэгээд яг нөгөө нэг хийсэн юмнууд бол зардсан билээ. Гэхдээ тэгж мөнгөтэй болохоор авнаа. Тэгэхгүй бол амар үнэтэй бас зардсан билээ юмнууд. Угаасаа энэ чинь өөрөө гараараа хийж байгаа учраас үнэтэй байх ёстой. Тэгээд энэний бас юмнаас нэг л өдөр авна гэж боддог болохоор дагдаг. Тэгээд рилүүдийн үзэх дуртай. Өөр артист гэх юм бол шүү дээ. Таны дагуур зураас Konatsuga бас Япон артист байгаа. Амар тийм гоё феминин эмэгтэйлэг зургуудтай. Тэгээд ингээд тэр юунууд нь зурган дээр байгаа одоо тэр нөгөө нэг зурж байгаа дүрслэлүүд нь амар гоё зөөлхөн. Тэгээ өнгөний сонголтууд нь бас амар гоё. Тэгээд мөр ингээд надаа ингээд зүгээр зургуудыг нь харахаар амар гоё санагддаг. Тэгээ зарим зургийг хадгалаад байгаас ингээд хаяа дэлгэсэн дээр тавихад гоё харагддаг. Тэгээд зүгээр артист гэдэг үүднээс нь ингээд эмэгтэй хүн бас эмэгтэй артист гэдэг үүднээс нь даах дуртай. Нэг тийм Япон артист байна. Өөрийнхөө хамгийн даах дуртай хоёр мейкап артистыг бас хэлж өгье. Valentina 1211 Lee гэсэн эмэгтэй байгаа. Энэ болохоор бүр амар бүтээлч мейкап хийдэг. Тэгээд юм хит viral болсон мейкап артистууд
одоо л яг ингэж байж л байгаа л та. Гэхдээ надад болохоор жоохон нэг тийм өөрийн гэсэн хэв шинжээ алдаагүй нэг тийм мейкап артистууд таалагддаг. Тэгээд энэ эмэгтэй болохоор нэг юм зөвүүн мейкапууд амар хийдэг. Тэгээд юм амар креатив байдалд дуртай. Тийм Аз хүн болохоор би бас Аз нүүрэн дээр хийдэг бодолтууд нь одоо нөгөө амар ойрхон санагддаг болохоор харах бас дуртай. За дараагийнх нь болохоор Alexandra Clare гэдэг бас нэг амар зөвүүн зав. Энэ ихт болохоор зүгээр нэг юм юу автоматар зүгээр ихч гэж хэлүүлэхээр нэг тийм энергитэй хүн зав. Амар гоё юм dark makeup-нуудыг амар гоё ингээ амарханаар хийдэг. Тэгээ та бас ингээд нүур мүрээ нэг гоё зөвүүн будмаар санагдсан мөрчлөө ингээ хаанаас харахаа мэддгүү тийм юмнууд байдаг шүү дээ. Тэгэнгүүт би энэ Alexandra Clare гэдэг энэ хайг руу ороод энэ хүний хийсэн мейкапаас бас санаа авдаг байхгүй юу. Тэгээ та бас орж харж үзээрэй. Нэг юм амар гоё юм dark бодолтуудыг амар гоё хийдэг. Цэвэрхэн хийдэг. За дараагийнх нь болохоор одоо ер нь бол ингээ дуусах чинь. Дараагийнх нь болохоор бас Япон хаяг байна. Kantaro Dogoro-зураас Japan Walker. Энэ залууч нөгөө нэг юу штэ. Сүүлийн үед ер нь Instagram дээр амар ихэнх бичлэгнүүд нь viral болоод байгаа. Нөгөө Shiba Inu нохотойгоо хамт ингээ Японоор ингээ тойрж алхахдаг. Тэгээд нохоо нөгөө нэг өдөр ирэхт бас том болж байгаа бас ингээ давхар бичдэг. Тэгээд нохоо бүр нөгөө гүлэг байх үеэс нь одоо алхаад нохоо нь одоо баг хөрхөн томорж байгаа. Тэгээд энэ хоёрын бас бичлэгнээс амар тийм гоё эерэг энерги авна. Та бас нохоон тайртай хүмүүс тэгээд бас хөрхөн бичлэг үзмээр санагдах юм бол энэ хүнийг бас дагаарай. Дараагийнх нь болохоор зүгээр л миний нөгөө нэг постнууд дээр бичсэн үгнүүдээс нь ингээд гоё юм урам авдаг тийм хаяг байгаа. The Love Change гэсэн. Энэ дээр би болохоор зэрэг нөгөө өглөө болгон одоо өдөр болгон тэр нөгөө morning mantra гэдэг тэр өдөрт одоо ингээд тэр өдрийнхөө өдөртөн тохирсон гоё ингээд мессежнүүдийг хүмүүст хэлдэг байхгүй. Тэгээ би тэднэрийг унших дуртай. Тэгээ нэмэлтээр ягаад ч юм ингээд орсон постнууд нь яг надаа ингээд хэрэгтэй үед тохирсон ингээд нөгөө мессеж надад өгч байгаа юм шиг цаанаасаа санагддаг. Тэгээд амар гоё бас ийм positive эерэг гоё ингээ мессежнүүд байдаг болохоор харж ингээ унших дуртай. Яг ингээд зөндөө өөр хаягнууд байгаа заяа. Гэхдээ ингээ бүгдийг нь ярих юм бол угаасаа хэцүү байна. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор Hey Dogoro-зураас official гэсэн хаяг байгаа. Энэ болохоор юм Япон хувцсны брэнд ахгүй юу? Тэгээд нэг юм улаан бүх хувцснуудаа юм гоё шотой материалаар хийдэг. Тэгээ би тэр миний хамгийн дуртай одоо хувцсны бас хээнүүдийн нэг тэр улаан юм нөгөө дөрвөлжин улаан ирээ шоо ахгүй юу? Тэгээ яг миний ингээд дуртай өнгө юугаар хувцас хийдэг. Тэгээ би бас энийг амар удаан дагж энэ хаягийг. Тэгээ би Японд очиороо энэ брендийн хувцанаасаас өөртөө аавна гэж боддог. Амар юм cute тийм долли юм хөөрхөн хувцснууд хийдэг. Тэгээ би нэг л өдөр Японд очиороо эдний дэлгүүр дээр очино гэж боддог болохоор Instagram дээр даах дуртай. За тэгээд ихний ээлжинд нэг иймэрхүү хаягнууд байна. Миний даах дуртай хаягнууд гэх юм бол өөр зөндөө гоё ингээд хаягнууд байгаа л та. Гэхдээ хитрхи их байна. Бүр ингээ хитрхи их байна. Ямар ч тач ихний ээлжинд нэг иймэрхүү хаягнууд даах дуртай. Та бас гоё даах дуртай, өөрсдийнхөө даах дуртай хаягнуудыг бас ингээд комент дээр гоё хуваалцвал би бас амар баярлна. За нэг тиймэрхүү байна. Одоо би ингээд өнөөдрийн хувьд болохоор скин care хийгээд, влого бичээд, гэрээ цэвэрлээд нэг тиймэрхүү төлөвлөгөөтэй. Тэг байж байгаад хоол хийж идээд тэгэл ер нь нэг тийм өнөөдөр бол жоохон амралтын маягтай унжиж гин. Тэгээ миний ингээд бичлэгнүүд дээр би ойрдоо яг жоохон нөгөө нэг ганцаараа бичлэг хийгээг болохоор жоохон ярихад юм хэцүү байлаа. Угаасаа сайн ярьдгүй л дээ. Гэхдээ удаан ингээд одоо жишээлбэл бигнут бит хоёр ингээ хоорондоо ярихаар зүгээр шүү дээ. Гэхдээ ингээд камертай ярихаар жоохон хэцүү байд юм аа. За тэр ч яах вэ? За тэгээд дараагийн влогоор уулзтлаа. Баярлаа. Баяртай. Үгүй баяртай. Баярлаа. За баяртай.